Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүүч нь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусд нь чамд аюул гэж харагдахаа болжээ. Чиний нүд чинь бөглөрч, чих чинь таглагдсан байна. Чимээгүй байгаач чамд хүмүүс дургүй болсоо. Чи Монголыг хойд солонгос болголоо гэж бодсон уу? Дихтрийн хоолоо дэвсэж ашиглаж ин тэр. Мэдээллийн их урсгалд орчин цагийн хүмүүс хэрсүүдсэн. Өөрийгөө магтсанд нь биш, муулуулсанд нь илүү итгэдэг, сонирхдаг болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж байгаа юм. Өөртөө дурлсан, өөрийгөө шүтсэн гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй гэж хатуу бодсон. Монголоо харахаар элэг хүндрээд баг. Чи их орноо шорон шиг социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс тэндээс гарч зүгтхын төс болж байна. Чиний ажил дандаа хоёр нүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа. Бусдын амьдрал нойл заалаа. Чамайг хүмүүс нойл гэж нэрлэж дуудаж байгаа. Чи авилгалтай тэмцэж байна гэж хашгирдаг. Гэтэл төрийн оролцоо, хүнд суртал, хулгай дарамт, газар сайгүй нэмэгдсэн. Жирийн бүтээлч иргэн ажил бизнесээ 50 эрхлэх орон зай алга. Засгийн эрх мэдлээс гадуур оюун эрдэнэ оролцоогүй, чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж байхгүй. Чи модон жорлон дотор батхан сэвж суугаа хүн шиг л зүйл ярих юм. Гэтэл тэнд хүндэрдэг хүмүүсийн тоо хэдэн мянгаар нэмэгдээд байдаг. Идэж уух нь хэдэн их найдаар яригдаад байдаг. Монголд шүүх шиг дарамттай их ажилтай институт байхгүй. Үйлдвэрчин, PR-чингуу газар. Чиний үгэнд орохгүй байна уу? Тэгвэл шүүх бие даасан байдлаа багч болов хадгалж байгаа юм. Миний үед шүүхийн үйл ажиллагаа ил тод, шүүхийн шийдвэр нээлттэй болсон. Шүүхийн захиргаа шалгаруулалт, хяналтыг шүүн таслах мэргэжлийн үйл ажиллагаанаас нь салгасан, бие даалгасан. Шүүгчд дарамт ирвэл хөндлөнгийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүгч болох үе таалга, сонгон шалгаруулалт, бичиг цаасанд ерөнхийлөгч оролцох ямар ч боломжгүй болгосон. Бүх шалгуурыг давсны дараа энэ хүн шүүгч боллоо гэсэн зарилэгт гарын үсэг зурдаг. Өөр хэн зурх уу? Үндсэн хуулийн залтаа. Хуулийн өөрчлөгдөл шүүгчийн нэмэлхийг шинээр ерөнхийлөгч олгож л таарна. Хар цагааныг ялгадаг шүүхээ шүүгчээ үнэлж, өөд нь өргөж, дэмжиж байж улс хүрэнд хуулиас тогтдог. Төрийн тийм ухаан бодлого бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн. Judiciary integrity гэж Монголын шүүхийн бие даасан байдлыг Европын стандарт түвшин 65% хүрлээ гэж олон улсын байгууллага дүгнсэн. Ийм үе байсан. Шудрах хүн шүүх рүү дайрдаггүй юм. Шүүхийн шийдвэрийг өөлж гоочилдаггүй юм. Хуулийг дээдэлдэг хүн шүүхийг доош хийдэггүй юм. Хулгайч, худалч, хууль зөрчдөг хоёр нүртнүүд шүүх рүү ноцдог. Чи бэрхийнхээ улаан булангаас гарах болоогүй юу? Бас систем гэд нэг үг чэйжилсэн. Наадах чинь коммунист ойлголт. Бусдаар rent seeking буюу institutional corruption гэдэг. Албан тушаалтны хөдөлгөөн бүр нь хөлс мөнгө, авилга хулгай болох үзэгдэл. Оюун эрдэнэ чиний сайд нэг бүр шахам, тендерчин, санчин, төсөвчин авилгач байгаа. Чи үнэхээр шудраг юм бол сайд нараа сонгуульд нэр дэвшүүлэхэ боловч намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийг ч адил. Над шиг 5-7 жил шалгуул. Тэгээд улс төрье. Чи эрүүл хүн үү? Чамд юу тохиолдов? Хоолны чинь хордлого, тархирууч нь орсон уу? 1998 онд амь насаа алдсан зориг 2016 онд Монголын мэдлэлд ирсэн эрдэмтийн 49% холбоотойч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм.
Эрдэнтийн 49% зөв цагтаа зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49%-д бүтэн шалгагдаж хавцт хэрэгтэй бүрэн танилцсан. Тэр хэргийн материал нь ялих биш. Шагналын тодорхойлолт. Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Чи Чингисийн Монголын хиймрийг эрд зоригийг өхүүлж байгаа. Хөшөөг нь барьж нурааж илэг авна. Их нүгэл үлдэж байгаа. Чингисийн монголчууд том зүрхтэй. Чи Монголыг алж байгаа. Украинчуудыг дайнаар алж байна. Чи Монгол хүний зориг ирмэлзлийг дайнгүй алж байна. Хараас захиалга авч Монголын төлөө, эрх чөлөөний төлөө зүрх сэтгэлтэй бүхнийг эгүүтгэх гэж чи чичирч байгаа. Ард түмэн үдтэй шүү. Чи Монголын төмөр замын талыг хойноос авчирч чадсан уу? Төсөл нь бэлэн эгийн гол 5-7 толгоон цахилгаан станцыг бариулсан уу? Зэс хайлуулах, зэсээр юм хийх үйлдвэр хаана байна? Ураны гэрээ юу болов? Чамд нэрлэж нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байна уу? Чи Эрдэнтийг төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг олон нийтийн болгосон уу? Хүмүүсээ ингэж чөмгжүүлье. Тэтгэвэр цалингаас нь хэд дахин бодит орлоготой болгоё гэж би чамд давтан хэлж байсан. Чи хийсэнгүү, чадсангүй. Чамд тийм сэтгэл алга. Би чамайг бүтээсэн зүйлээ хийх ажлаа ярих болов уу гэж бодсон. Чи сүгэлцээр 8 жил боллоо. Бамбрууш кафе 49 элбэг дорж гэж гонгонсоор дууслаа. Дахиад үлгэр. Чи өсч болдоггүй юм уу? Үний юм ярьж болдоггүй юм уу? Оюутнээ чи үнэхээр үннийг хүсэж байгаа бол хоёулаа олон түмний өмнө ил ярилцъя. Монголоорч, англиарч вэ, орсоорч вэ би бэлэн. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав багтаач чамтаа суухад би цаг гаргана. Технологи бэлэн байна. Газрын хол ойрд ялгаа байхгүй. SpaceX, Clubhouse гээд боломж бишгүй нэг байгаа. Zoom-ээр дамжаад чиний дуртай телевизээр шууд хал зэрэлцсэн ч болно. Би чамайг дуудана. Чи бас урилга хэлээрэй. Дашрамд чамайг юу хийж, ямар үр дагавар гай дагуулж байгааг олон улсад хэлэлцэж тогтоол шийдвэр уриалга гаргасаар байна. 1989 оны тэр хүйтэн царцсан өвлөөс их авсан Монголын ардчил эрх чөлөөг хүн төрлөختөн чухал нэг ололтоо гэж үздэг. Тэр түүхэн сонголтоо монголчууд сүйтгэүүлчихгүй хадгалж яваасаа гэж хүсдэг. Оюука, чи ардчлалыг эрхэмлдэг дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрт бусад деспотын адилаар эгдүүцэж хорсож өш зангидж явдгийг чинь сайн мэднэ. Түмэн олон ярьж байна. Гэхдээ тэр дахиад л зохиол. Тийм албан тушаалтнуудыг нэг дор дуудах тэр тусмаа их тэнгэрт байж болохгүй. Албаны ёс зүйн наазахын код ойлголт байхгүй нэгүнд. Тийм уулзалт шампанск болоогүй. Бүгд худал. Эхний шалгалтаар шууд унна. Чиний бохирдсан оюун л ийм юмд итгэв. Худалч хүний нэрээ олон гэж арга ядаа чи тэр хүмүүсийг үннээ ярих байх гинэ. Бүүгард. Новшил биш бол тэд чиний бохир долоохгүй. Хоёр нүүртэй хүнээс шудраг юм хүлээх боломжгүй. Үнэн гарахгүй. Сонголтоо хэрэгждэг шудраг ус гэж байхгүй. Оюун эрдэнэ чи худлаа юм байна. Үнэхээр шудраг байсан бол намайг юу ч хийж байсан би чамайг дэмжинэ. Хуулийг тэгш хэрэгжүүлнэ гэж чи худлаа ярьсан. Авилгалтаа тэмцэнэ гэж худлаа шүглдээд байна. Анх талбай дээр байнгын хорооны дарагч болохгүй гэж жагсч байх чинь би чамайг дэмжиж ил байсан. Би сошиал хүртэл бичсэн. Им инх болдыг чирээд уулгасан. Гоё. Тэр хутга ханцуулж өрөөнд нь ордгоос бусдна.
намынхаа бүх хулгайчдаа тэгж тэмцэх байх гэж харсан. Энд ардын намын жирийн гишүүд буруугүй. Энх бол бит хоёрыг манан маф гэж ирээд л холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёр хамтраад үйлдсэн юм байхгүй. Хамгийн холбоогүй өөр өөрийн замаар яваа хоёр хүн. Улс төрийн, үзэл санааны, сонирхлын ямар ч холбоо байхгүй. Харин одоо бол чи албан тушаалд хүрсэн, шүлэнгдсэн гэмт хүлгэллийн толгойлогч болсон. Хайцаалагч, улаан хамгаалагч нь болсон. Ганц нэг золиосны ямаа хэлж өгнө. Чи өөрөө үлдэнэ. Үүнд чинь хууль шүүх эгдүүцээд байгаа юм. Ийм гэмт бүлгэллийг тараахч багдана. Ерөн шинэ хууль гаргаж намуудыг тарааж, цоо шинээр, зарчим шалгуураар шинээр зохион байгуулах хэрэгтэй. Монголын ерөнхий сайдыг худалч гэдгийг олон улсад баталчихад байна. Авилгалтаа тэмцээд байгаа дүр тоглодог, гэтэл авилгал нь өсөөд байдаг. Чиний үед хамгийн өндөр түвшинд хүрлээ. Өнгөрсөн жилийн дүнгээр Transparency International-ийн зарласнаар 121 гэж Монголынх дэлхийд зарлагдлаа. Миний үед 120-оос 5 жил дараалан уруудаж 72 хүрсэн. 48 шатлалаар Монголын авилгын үзүүлэлт буурсан. 2016 онд та нар сонгуульд ялсан, эргээд өссөн. Хэрв манай авилгын үзүүлэлт 20 руу орсон байсан бол би чамд алга ташина. Надад чамааг ярих албан тушаалын хувийн болоод улс төрийн сонирхол байхгүй. Хоёрднэ, чиний худал хулгай Монгол улсыг муухай харагдуулж байна. Хоёрднэ, чиний энэ хуулгын бүдүүлэг халдлага манай эрх чөлөөт байдлыг, Монголын нэрийг ямар ч дайснаас илүү сүйдэлж байгаа. Нөгөө ардчлалын баян бүрд хатж байна л гэж харна. Монголд ардчил бол зөвхөн улс төрийн тогтолцооны асуудал биш. Ардчил эрх чөлөөт байдал бол Монголын хувьд тусгаар тогтнолтой, бие даасан байдалтай дүүцхүүц ойлголт. Ямар ч дайсан Монголд ийм аюул учруулаагүй. Харин ерөнхий сайд нь санаатаа зохион байгуулалттайгаар үүнийг үлдэж байна. Ийм болохоор чамааг хүмүүс үзэхгүй байна. Ямар ч улс төрч гардан үндсэн хуулинд дараалан халдаж байгаагүй. Чи 2 удаа халдлаа. Олон зүйлийг дордууллаа. Манай улсын их хурл 126 гишүүнтэй болоод урдхаасаа дээрдэхгүй. Энэ бол эрх баригч оюун эрдэнийн хулгайн бүлэглэл олон дулдуудаж сандал судалтайгаа үлдэх залт арга. Намын жагсаалтаас гадна тойрогдхийн эхэнд нь жагсахгүй гэдэг зодон болно. Намын даргын эрх улам төвлөрнө. Энэ сайн юм авч ирэхгүй. Их мөнгө, их хулгай, эрх мэдэл, түүнийг улам аймхаа, хоёр нүүртэй, улам худалч болгов. Тэр та бүхэнд аюултай дайсны тухай үлгэрээ ярьсаар Монголын өнгөтэй өдтэй бүхнийг алга болгосоор байх болно. Харсан юм шиг хэлий. Ард түмэнд ямар ч эрх мэдэл очихгүй. Бүсчилсэн ямар ч хөгжил ирэхгүй. Бүрэн ихээр халахвчилсан баахан хуувилдэж идэгчдийн тоо нэмэгдэнэ. Монголоо өмөөрсөн улсууд улам хавчигдана, цөөнх болно. Хоёрдны чи өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг хайсан. Чи хүмүүст худал хэлсэн. Өөрийгөө л бодсон. Харин чамд бусдаас ялгарх хоёр юм бий. Хулгай хэмжээгүй их мөнгө, тэр мөнгөөр өгждөг тоймгүй олон цулам. Хуурцсан арга ядахта чиний бохир мөнгөнд гар сарвайсан хүмүүс нэг өдөр чиний эсрэг босно. Үндэсний бэлгийн санг байгуулна. Энэ одоо хүний хийсэн юм ичихгүй улгаалнаа. Наад сангийн чинь хуулийг 2014 онд би санаачлаад улсын их хурлаар батлуулсан. Ирээдүйдээ өр биш өв үлдээ гээд. Өмнөх байдлаараа явсан бол уг нь төгрөгөөр 16 их 80, доллараар 5 тэрбум илүү хадгаламжтай сан байх ёстой.
Энэ этгээд тэр бүрдэж байсан хадгаламжийг ковидоор дамжуулж, хууль зөрчиж, хулгайлж идсэн. Тэр үед л 2 тэрбум шахам доллар цугласан байсан. Би болохгүй. Хүүхдээс бити мөнгө хулгаал. Хууль зөрчлөө гэж жиргээ хүртэл бичсэн. Ардчилсан намын гишүүд сануулж хэлж байсан. Одоо ичгтээ тэр хуулийг хагас дутуу хуулаад баялагын биш авилгын сангийн болгоод энэ өдрүүдэд улсын их хурлаар өөрөө хэлэлцүүл жүжиг тоглож байна. Бас миний нэрийг дуудаж худал яриад л. Оюурд нэ би чиний тархинд удаан марш. Түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи өгсөн карьераа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний Байбл. Ард түмэнд учруулж байгаа зовлонгоо надаар хаана. Энэ бузар тархи угаалтад нь хүмүүс хууртна гэд итгэчихсэн. Ардчилсан Монголд үүнээс илүү доромжил гэж байх уу? Оюурд нэ чи ичиж амьдр. Чи бол Монгол хүнд хамгийн ээлгүй ерөнхий сайд. Монголын ардчил, эрх чөлөө, бие даасан байдалд ээл ивэлгүй хүн гэвэл чи. Харин даргын өмнө бол бүр хазганж, массаж, татанхай мэдрэл муутай юм шиг талзаасна. Монгол хүн рүү шүд зов. Ийм учраас оюун эрдэнэ дэлхийн монголчууд дургу. Хөх толгот монгол хүндээ үзэн ядагдаж үлдэх бол хэн хүний хүсэх өв биш. Би Монголдо хайртай. Гадаад байгаа монголчууд Монголоо бүр илүү сандаг, хайрладаг. Тэд Монгол хэцүү байхад нь аврал нь болж ирсэн. Одоо ч цаашдаа Монголоо зүрхэндээ тээж ява. Бид хэцүү цагт эх орондоо авар хантаас нь болно. Хүмүүсийн хэлж, ярьж байгааг сонсож байгаа. Монголоор нэг гадагш явахын мөрөөс болсон хүмүүс. Энэ засгийн өөрийнх нь санал асуулгаар 15-аас 65 насны манай иргэдийн 67% нь боломж гарвал гадагш яммаар байна гэжээ. Монголчууд бас сайныг бүтээж явсан. Монголд эдийн засаг нь 2 оронтой тоогоор өссөн, авилга хулгай нь 2 хоронтой тоогоор багассан, өрсөлдөх чадвар нь цойлсон, иргэд нь өнгөтэй, мөнгөтэй, дэлхийн гайгүй бүхэн Монголыг гэдэг үе бас байсан юм шүү. Бүр гадаадаас монголчууд хүртэл эх орон руугаа ирдэг, тэмүүлдэг цаг байлаа. Ерөнхий сайдаа чи ийм байсан орныг ямар болгов? Монгол хүмүүс 8 жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу? Муу амьдарч байна уу? Чи хүмүүсээс асуу. Өөрөөсөө бас асуу. Уг нь сонгуульд орох гэж байгаа 8 жил тасралтгүй засгалсан намын дараагаас энэ асуултыг л асуудаг. Өөрөө ч хариулдаг. Муудсан бол хариуцлага хүлээдэг. Чи хүн суудлаас нь чирч буулгаж явсан. Оюун эрдэнэ чи одоо өөрийгөө чирч буулгах цаг чинь болжээ. Өөр газар бол бүр өчигдөр чиний улс төр дууссан. Чи улс төр хийх тусам улс маань уруудаж байна. Чи арилгана гэж улиглах бүр Монгол засгийн хулгай дээрэм хүн цуртал нэмэгдэж байна. Бусад хүн ажиллах тусам ядуурна, дарамтд орно. Харин чиний ах дүүс эргэн тойрон баяжна. Чиний улс төр ийм гаж. Өөрөө ерөнхий сайд байж шүгэл үлээн гинэ. Төр төрийн албан хаагчд руу дайрна. Ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртөө гаруудаа төрөхөрч утгыг нь алдуулна. Би та нартайгаа хамт гэж хаалт бамбаанд орос жүжиглэнэ. Жинхэнэ хууран баавал чи. Монголд аль нэг хайруулс аюул тарих нь юу бол? Харин адгийн шаарнууд тэдэнд худалдагдах, биеэ үнэлэх гэж эрсдэл, тэдэнд худалдагдах, биеэ үнэлж гүйх эрсдэл байсан байгаа.
Чи их сонгуулийг хулгайлах гэж гашилд суугаа. Ард түмнийг ардчлалыг яаж ашиглахаа чи мэдэж байгаа. Чи ийм хулгай лөвгөрт гарсан бүр амтсан. Хэнд хизээ яаж долгонохоо тооцсон. Хэнийг харлуулж үгүй хийхээч чи ус заалгасан. Чи бүхнийг худалдаад авчихсан, бас айлгахчихсан гэж бардам яваа. Оюу эрдэнэ. Чи их сандарвал ахыгаа ч худалдаж идэнэ. Чи чиний эргэн тойрныхан ёс зүйтэй бол ард түмнээс дахиж дэмжлэг хүсэх санал гуйх нүүргүй болсон. Ёс суртахууны эрэхгүй нүүргүй хүмүүс. Чи ард түмэндээ өр хулгай дарамт, үнийн өсөлт, ядуурл, дампуурл авч ирсэн. Танаахан Монголын эрх хэрэгчлөлт байдал иргэдийн амьдрал ажлыг өдөр тутам боснуулж байгаа. Чаддаг ганц юм нь тархи угаах. Миний нэрийг хэлэх. Цааш явах тусам чи Монголын дон дээр суух кэрээ болсон. Би чиний сонсохыг хүсээгүй үгнүүдийг хэлж байна. Чи хараад улам хорсон. Улам улаарн. Уг нь түүх хэрэгдгсэн болдгсэн бол чиний оронд анандын амар сайд сууж байсан бол